Хөнгөн нарийн хөдөлгөөн, уян зөөлөн хэмнэлтэд өсвөр насны балетчид, төгс биеийн хяналт бүхий залуу бүжигчид, Бурайдын хөгжмийн дунд сургуулийн төгсөгчид төрийн шалгалтаа өгч байгаа нь энэ юм. Энэ жил шалгалтын комиссийг Оросын ардын жүжигчин, их театрын гоцлол бүжигчин асан Юрий Васюченко ахалж байна. Тэрээр Бурайдад сонгодог бүжгийн уламжлалыг хадгалж байгаа явдлыг өндрөөр үнэлж, ирээдүйн балетчдын бэлтгэлийг сайшаажээ. Өөрийн гэсэн сургуулийн байр, тоглог балетын танхимтай болоход бэлтгэлийн төвшин эрс өөрчлөгдөж, олон улсын хэмжээнд хүрэх боломжтой. Танхимууд тохиромж муутай тул хөдөлгөөний зохицуулалтад хүртэл саадуулж байна. Сургуульд өөрийн гэсэн байр байхгүй, сургуулийн явцад хүндрэл учруулдагч, ирээдүйн уран бүтээлчдийн нүдэнд хүсэл тэмүүлэл гэрэлтэж, мэргэжилдээ тууштай ханддаг. Павел дээж нь балетчин болох санааг анх тавьжээ. Тэрээр бүтэн жилийн турш эргэцүүлж, эцэст нь эрхүүгээс улаан өдрөө нүүж тус коллежид элсэн орсон байна. 8 жил өдөр бүрийн сургалт, давтлага бэлтгэлээр дүүрэн өнгөрчээ. Хаана ажиллах вэ? Төлөвсөн үү? Энд тэндээс дуудсан уу? Би эндээ дуур бүжгийн театрт ажиллана. Бид бүгдийг урьсан. Сургуулаа төгсгөөсөө өмнө театр дадлага хийсэн болохоор хамт олонтойгоо ойртож нөхөрсөн. Тоглолтод оролцож байв уу? Ямар шухан байв? Театрын амьдрал өөр. Коллеж тул сургалт, харин театр бол өөр орших юм а. Балетчид өөр хандлагатай. Тэднээс суралцлуу яах вэ? Төгсөх ангийн оюутнууд шалгалт өгч байх хооронд бага ангийн сурагчид хичээлээ үргэлжлүүлж байна. Англи хэлний хичээл, түүхэн бүжгийн сургалт зэрэг давхар хичээл орж байлаа. Одоогоор тус коллежид төгсөх ангийнхныг оролцуулаад нийт 134 авьяаслах хүүхэд суралцж байна. Харин энэ 106 дугаар сарын 9-10-нд ирэх хичээлийн жилийн эсэлд эхэлнэ. Төгсөгч хэрхэн төлөвшөх ёстой тухайга театрын гоцлол бүжигчин, Бурайдын авьяат жүжигчин Виктор Дампилов хуваалцлаа. Өөрийн гэсэн чанга зан характертай байх хэрэгтэй. Том театрт янз бүрийн зүйл тохиолдно. Зарим нь үл тоомсорлож анхаарал тавихгүй байж болно. Гэхдээ тэр үеэр сурагч маань багш нарынхаа заасныг санаад шинэ багш нарын үгийг дагаж чадвал өсөн дэвжиж улам сайжирна. Оюутнуудын ур чадвар хөдөлмөрийн үр дүнг 6 дугаар сарын 7-ны 17 цагт Дөөр бүжгийн театрт болох тайлан тоглолтоос харах боломжтой. Олеся Цыкина, Данил Щербаков, Новости дня. Бид Закариевск дүүрэгт ирээд байна. Энэ миний өссөн нутаг. Хүүхэд байхад энэ талбайн оронд өтгөн ой байсныг санаж байна. Харамсалтай нь 2012 онд 16 орчим га ой төмөрт автсан. Тэгвэл өнөөдөр Бурайдын ой хамгаалагчид дурсамжийн цэцэрлэг хөдөлгөөнийг өрнүүлээд байна. Бурайдын янз бүрийн байгууллагааг дэлхийн 700 гаруй сайн дурынхан мэж химээх тусгай хэрэгсэл гартаа атхан мод тарилаа. Ойг эргэн сэргэх хэрэгтэй. Бүгд шатаж огтлогдсон учраас бид төрлөх байглаа хамгаалах ёстой. Мод ургамалчин бидэнд хүчил төрөгч бэлгэлдэг юм штэ. Чи хэдэн настай вэ? 9. Чи 9 настайдаа анхныхаа модыг тарилаа. Сэтгэл ямар байна? Мэдгүй. Ойгоо харилах уу? Тэгнэ. Аянд айн аж ахуйн холбооны дарга болон Бурайдын тэргуунч нэгдсэн юм а. Гектары 13 гадов таких. Сколько? 13 гадов. Холбогдох үндэсний төслийн хүрээнд айн салбарт 70 тэрбум мөрөв төсвөлсөн байна. Хэрэгжилт нь 2025-аас 2030 онд үргэлжилнэ. Энэ мөнгө ойг нөхөн сэргээх, ойжуулалтын арчилгаа, мөнгө ахаан ферм, үрсэлгээний талбай зэрэг зориулагдана. Бурайдын хувьд ч мөн адил үрсэлгээний талбайд хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөсөн. Түүнчлэн ой хоёрын төмрийн техникийг шинжлэх, ой менежмент хийх ажил үргэлжилнэ. Ажлын айлчлалын үеэр Иван Советников айн төмрийн урьдчилан сэргийлэх штабын хурлыг удирдлаа. Өмнөх өдрүүдийг бодвол төмрийн талбай 2 дахин буурсан. Энэ голчлон хурд тундас орсонтой холбоотой. Зарим төмрийг гараар унтраалаа. Ажил үргэлжилж байна. Санхүүжилтийг Россельхоз олгож байгаа. Гэхдээ нэг зүйлийг онцлмоор байна.
Ерөн хувь нь хүний хүчин зүйлээс үүдэлтэй шүү. Это человеческий фактор. Это люди жгут. Часть леса... Хүний гаргасан алдаанаас болж ой шатаж байгаа юм чинь хүнд тэр ойг сэргээн босгох ёстой. восстановиться. Тоже, конечно же, с радостью. Би ч мөн их нутгийнхаа хөрсөнд үрсэлгээ суулган оролцож байна. Душа Сэтгэл поет. сайхан боллоо. Үүргээ гүйцэтгэлээ. Үнэндээ би тун аз жаргалтай байна. Теперь на территории лесного фонда... Одоо Заяграевын ой сангийн газар 64 мянган жижигхэн бод тэнгэр өөд тэмүүлэх бөгөөд энэ нь эх орны дайны үеэр ам өргөдөгсдөд зориулсан дурсгал төдийгүй бид бүгд эх орныхоо байгаль орчны өмнө хариуцлага хүлээдэг гэсэн бэлэгдэл болно. Леся Цыкина, середина земли, Бурятия. Всем встать. Одоо босноо шүүх хэрлээ. Началось судебное заседание. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаа эхэллээ. Өмгөөлөгч, прокурор, яллагдагч, хохирогчийн дүрд байгаль нурийн улсын их сургуулийн оюутнууд тоглож байна. Эрхүүгийн октябрийн дүүргийн шүүхэд өнөөдөр түүхэн өдөр тохиож байна. Анх удаа эрхүү мужийн шүүхтэй хамтран ирээдүйн хуульчдад зориулсан практик хичээл зохион байгууллаа. Ребята, таким образом... Оюутнууд мэрэгжлийн шүүгчид шүүхийн ажилтнуудтай харилцаж, ирээдүйн мэрэгжлийнхээ суур мэдлэг, ур чадварыг боддоор эзэмшиж байна. В рамках профориентационного... Мэргэжлийн чиг баримжаа олгох ажлын хүрээнд хоёр төрлийн хурал зохион байгуулсан байна. Иргэний хэргийн хувьд ажилтан иргэн ажилд авах тухай маргааныг хэлэлцсэн бол эрүүгийн хэрэг дээр зам тээврийн ослоос үүдсэн хүнд гэмтлийн тухай кейсээр ажиллажээ. Оролцогчдын дүрийг урьдчилан хуваарлаж, шүүх хурлыг туршлагатай шүүгчдийн удирдлагад ор явуулсан бөгөөд шүүгчид хичээлийн явцад оюутнуудад чиглэл өгч мэргэжлийн нуцаасаа хуваалцсан байна. И поделились секретами профессии. Мы хоть и в ВУЗе... Их сургууль дээр бид бизнес тоглоом тоглолтогч. Энэ бол огтур формат юм. Учир нь энд туршлагатай шүүгч байлцаж, урьдчилан бэлдээгүй бол хариулж чадахгүй асуулт тавьж байна. Үнэхээр гайхалтай туршлага боллоо. На самом деле очень интересный и очень классный опыт. Суды на регулярной основе... Шүүх байгууллагууд залуу үеийг хууль эрх зүйн орчинд ойртуулсан хичээлүүдийг тогтмол зохион байгуулдаг. Ийм арга хэмжээнд иргэний эрх зүйн ухамсар, хуулийг хүндэтгэх ойлголтыг төвшүүлэхэд тусалдаг. Харин маргааш оюутнууд эрхүү мужийн шүүхээр зочилж танилцах аялал хийн. Единой земли Иркутск. Авторские песни. Читаахтай оршин суугчдад амьд хөгжим өөрсдийн бичсэн дуу, хүнжил, аяг, цай хамгийн гол нь сэтгэл дулаан яриаг дурсамжуулсан квартирник хэмээх хотын урлагийн үдшир анх удаа өнгөрсөн жил болж байсан билээ. В прошлом году. Идея родилась. Санааг нь аль эрт олчихсан юм аа. Удаан бодож явсан байхгүй юу? Азаа үзээд л биелэлээ оллоо. Төсөл хүмүүст таалагдсан учраас давтаач гэж гуйсан юм. Шинэ бүтээгдэхүүн гаргаад дахиад азаа үзлээ. Яагаад болохгүй гэж? Мы рискнули и решили, почему бы и нет. Для соседей так Хуршууд энэ бол зохион байгуулагчдын зочдоо дууддаг нэршил 3 цаг 30 минут үргэлжлэх өргөн хүрээтэй хөтөлбөрч бэлэн 13 бүтээлч хамтлаг даалгаараа өөрийн зохиосон дуу амьд хөгжим. Зөвлөлтийн үеийн байрны хэв маяг бүхий тайзан дээр Ольга Гордеева, Денис Васильев, читийн орлогч дарга Людмила Эмих, хүндэт уран бүтээлч Евгений Немаевнаар тоглоно. заслуженный деятель искусств Евгений Немаев. В этом году мы все-таки... Энд чинь онцгой жил учраас бид их ялалтыг тойролгүй дайраад гарлаа. Дуучин хамтлаг бүр дайны үеийн ковер дуу дуулнаа. версию на известные песни военных лет. Уповая, иконам всем молюсь, храни тебя, родная, святая наша Русь. Ой-ой. В прошлом году, когда был... Өнгөрсөн жилийн анхны квартирниктэй би санаандгүй таарсан юм аа. Яг тайз тавилгаа засаж байсан үеийг нь харсан юм. Тэр үед юу болох гэж байгааг нь мэдээгүй. Харин дараа нь ямар арга хэмжээ байсан тодорхой болсон. Мэдээд баярлсан шүү. Энэ жил намайг оролцохыг өрөхөд шууд зөвшөөрсөн. Яагаад үгүй гэж? Предложили поучаствовать. Ну, почему бы нет? На сцене прозвучат Читийн тухай, хаврын тухай, мэдээж хайрын тухай дуу ихшиглэнэ. Харин хамгийн гол нь тайзнаас гарахгүй үзэгчдтэйгээ харилцах бодит харилцаа. Үзэгчид уран бүтээлчдээс асуулт асууж, сонирхсан сэдвээ хэлэлцэж, шууд ярианд оролцох боломжтой юм. Мы иногда даже сами не знаем. Ямар асуулт асуухыг ч мэдэхгүй штэ. Эн чинь өөрийнхөө тухай уран бүтээл, амьдралынхаа тухай ярилцдаг тоглолт байхгүй юу? Ийм форматтай учраас сонирхол татж байгаа юм. В этом он и заключается. Счастье хочет каждый на себе, чтобы был покой и мир в душе. И не важно, сколько тебе лет, ведь как и я тоже человек. второй
городской квартиры. Хотын 2 дахь квартирник эрх бямб гарагт болно. Хуршуудыг драмын театрын өмнөх театрын талбайд урьж байна. Сайхан сэтгэл дулаан хүнжил эвхдэг сандал авчирхаа мартуузаа. Плед и стул. Орос улсын нутаг дэвсгэрт прострел хэмээх нэртэй бидний мэдих яргуу цэцгийн 12 төрөл ургадаг. Якутын нутаг дэвсгэрт түүний 5 төрөл байдаг бөгөөд хоёр нь бүгд найрамдах Саха улсын улаан номонд багтжээ. Якутск орчмоор шар цэцгэлдэг яргуу ургадаг. Шинжлэх ухааны нэршлэл прострел жилтэй юши гэдэг байсан. Харин сүүлийн үед прострел узколистни гэж нэрлэх болсон. Түүнчлэн много надрезани даурский гэх мэт төрлүүд байдаг. Прострел турчины нова, прострел янский зэрэг нь улаан номд бүртгэгдсэн байдаг. Яргуу цэцгийн өдрийг тохиолдуулан бүгд найрамдах Саха улсын байгаль орчны яам болон Кролитизоны биологийн асуудлын хүрээлэнгийн ботаникийн цэцэрлэг хамтран баярын өдөрлөгийг зохион байгууллаа. Хөлбөрт эко-фитнес сурагчдад зориулсан адал явдалт тоглоом, гар урлалын хичээл багтсан бөгөөд сүүлийн хэсэгт уг ургамлын тухай болон ардын ангаах ухаанд хэрхэн хэрэгэлдэг тухай тайлбарласан байна. Эдгээр ургамлууд нь хортой тул маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Ардын ангаах ухаанд ихэвчлэн дэлгэрээгүй үеийн дэлбэлэхээс өмнө бутны байдалд байхад нь хэрэгэлдэг. Үе мөч, саажилт, арьсны өвчнөд хэрэглэгддэг. Яргуу цэцгэн соёл урлагтч өргөнөөр дүрслэгдэж ирснийг ч онцлох хэрэгтэй юм. Яргууны олон зураг байна уу? Би хэдийг нь аваад ирлээ. Өнгөрсөн үеийн гэмээр зургнууд л та 2-3 жилийн өмнө авсан юм. Кролитозоны биологийн асуудлын хүрээлэнгийн ботаникийн цэцэрлэгт одоогоор яргуу цэцгийн 4 төрөл ургаж байгаа бөгөөд ирээдүйд Аянский прострелийг үржүүлэхээр төлөвлөж байна. Энэ тариалангийн улиралд нөхөрлөл ферм ердөө 15 хоногийн дотор 36 мянган га талбайд үр тарьсан байна. Энэ нь 50 мянган гаруй хөл бөмбөгийн талбайтай дүүцэх хэмжээтэй талбай юм. Энэхүү богино хугацаанд үр дүнтэй ажиллах боломжийг Beidou навигацийн систем бүхэж жолоочгүй буудаа суулгах машин олгожээ. Буудай суулгагч машинд оператор үрийг нь л ачаалж өгнө. Үлдсэнийг хиймэл оюун ухаан өөрөө гүйцэтгэнэ. Газрын геометр бүтцийг таньж хамгийн оновчтой замыг төлөвлөн үрээ тарина. Би энд ажиллаад 30 гаруй жил болж байна. Орчин цагийн аж ахуйн фермийн техникийн чадамж хэд дахин өссөн. Фермерүүдийн хөдөлмөрийн нөхцөл байдал ч сайжирсан. Суулгац үр тарих чадамж 30 жилийн өмнөхтэй харьцуулахад 20 дахин өссөн. Одоо ухаалаг системүүд тариалтын бүх үе шатыг хяндаг. Үүнд дрон нь талбайг хянаж, ажил гүйцэтгэлийн шат дараалыг оновчтой төлөвлөхөд гол үүрэгтэй. Олон спектрийн мэдрэгч бүхий дроноор талбай нөхцөл байдал, үрийн ургалтын нэгтийг тодорхойлох боломжтой. Стандарт хэмжээнээс доогуур үр дүн гарсан хэсэгт нэмж үр суулгана. Ийхүү 30 орчим хувийн хүний нөөц 1 га тутамд 150 юаны зардлыг хэмнэдэг. Сүүлийн жилүүдэд фермд хятадд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн техникүүдийг өргөнөөр нэвтрүүлж байна. Гол шалтгаан нь эдийн засгийн үр ашиг. Ижил хүчин чадалтай хятадын техник импортынхнаас 2 дахин хямд юм. Одоо бид 30 мянга гаруй техниктэй болсон. Үүнээс 80% нь хятадын үйлдвэрлэл. Өнөөдөр нөхөрлөл фермийн механикжуулалт бараг 100% хүрээд байна. Тариалангийн механикжуулалт 70 жилийн өмнө зөвлөлтийн техникийн тусламжаар эхэлж байжээ. Тиймээс ч энэхүү фермийн аж ахуйг нөхөрлөл гэж нэрлсэн нь хятад зөвлөлтийн хамтын ажиллагааны бэлэгдэл юм. 1954 онд зөвлөл засгийн газраас хятадд техник хангамжийн хөтөлбөрийн хүрээнд 98 трактор 100 компани өгсөн. Мөн хэдэн 10 зөвлөлтийн мэргэжилтэн ирж зөвхөн техникийн тусламж үзүүлээ зогсохгүй олон тооны хятад мэргэжилтэн сургаж бэлтгэсэн. Миний хажууд ДТ 54 маркийн зөвлөлтийн трактор. Энэхүү цагуур хятадын хөдөө аж ахуйг механикжуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Өнөөгийн тракторууд өдөрт 20 га талбайг боловсруулж чаддаг. Энэ бол нөхөрлөл фермерийн шинжилэл хөгжлийн жишээ юм а.
Нөхөрлөл аж ахуй өнөөдөр 110 мянган га тариалангийн талбайг боловсруулж байна. Өнгөрсөн онд нийт 900 мянган тонн ургац хураавч 9 үйлдвэрлэлийн сүлжээг бүрдүүлэн үйлдвэрлэлийн нийт дүнг 4 тэрбум ам.долларт хүрчээ. Производство достиг почти 4 миллиардов долларов. Ван Шун, Цаохайчжоу, CGTN. Бренд напитка Жуйцюань в Китае. Хятадын алдартай Жуйцюань брендийг мэдэхгүй хүн бараг үгүй. Фужиан мужид орших Жуйцюань хадны цайны музей бол энэ төрлийн цор ганц музей бөгөөд уулын жинхэнэ улуун цай хэрхэн үйлдвэрлэгдэх тухай өгүүлдэг юм. Музейн захирал Хуан Шинхуа дэлхийн өнцөг булан бүрээс 4000 гаруй цайны ном цуглуулсан төдийгүй мэргэжлийн археологчдтой хамтран Тан Сүн Юан Мин Чин гүрний үеийн 60 мянган гаруй цайны хэрэглээ эд үлгийн зүйлсийг судалж цуглуулжээ. Династии Тан, Сун, Юань, Мин и Цин. Я катался на мотоцикле. Би Уишан уулын ойролцоох тосгодуудаар мотоциклоор явж Цимба Мин гүрний үеийн аягнуудыг 10-20 юанаар худалдаж авдаг байсан юм а. Хоримтлуулах тусам тэдгэрийн гоо сайхныг улам ихээр мэдэрч сүүлийн 20 жилд Тан гүрнээс тэр нь 1000 гаруй жилийн өмнө юм. Сүн, Юань, Мин, Чин хүртэл 90 үеийн 5000-аас 6000 орчим хэрэглэлийн эд зүйл цуглуулсан. Хуан Шинхуэгийн гэр бүл 300 гаруй жилийн турш цай үйлдвэрлэж ирсэн бөгөөд тэрээр улуун цайны 12 дахь үеийн элч юм. 1644 онд манай өвгдөөс Уишан ууланд суурьшсан. Энд Жуйцюань нэртэй хад байдаг бөгөөд тэр хавийн уус цайны бут урахад тун тохиромжтой юм а. 1819 онд манай гэр бүлийн бизнес эхэлж цай хийх уламжлалыг үе дамжуулан өвлүүлж ирсэн. Уишан уулын өрмөц газар зүй цайны бут урахад төгс орчин бүрдүүлдэг. Уишангийн уламжлалт цай хийх арга 10 гаруй үе шатаас бүрддэг байна. Хуан Шинхуагийн төрсөн ах Хуан Шинлян нь Хятадын Дахун Пай буюу том улаан дээл нэртэй улуун цай үйлдвэрлэлийн уламжлалт технологийн өв залгамжлагч бөгөөд 30 жилийн турш энэ урлагийг эзэмшжээ. Цайны навчийг жигнэх үед бид 200-аас 260 хим хүртэл халаана. Төмөр савыг яг 45 градусын налуутай байрлуулж гараар хутгана. Цай халуун байхад нь даруй мушгиж дараагийн шат руу шилжих хэрэгтэй. Хуангийн гэр бүл нэг талаар уламжлалт жорыг баримталж байгаа бол нөгөө талаас шинэ технологийн инновацийг үйл явцдаа нэвтрүүлсээр байна. Бид уламжлалт арга барилаа хөгжүүлэхийн тулд инженерчлэл, хиймэл оюун ухаан, компьютерийн технологийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдтэй хамтран орчин үеийн шаардлагад нийцсэн гараар хийгдсэн цайг илүү олон хүнд хүргэхийн тулд шинэ техник дэвшлийг судалсаар байна. 400 жилийн өмнө Уишан уул нь зүүн ба өрн зүгийг холбосон эртний цайны замын гараа болж байна. Өнөөдөр ч энэ газар нутгийн ард иргэд Хуангийн гэр бүл уламжлалт улуун цайны амтыг шинэ технологийн дэмжлэгтэйгээр дэлхийд дахинд түгээсээр байна. Алиса Косюк, Сиридиан.